Оркуудад баригдсан Гандальф өлсөд цанхаа ирэхэнд биеийн хүчнийхээгүй болж их л хэцүүхэн болж байх үеэр Гандальфын зүүсэн бүгжийг анзаарсан нэг орк хурж ирснэ. Гандальфыг бүгжөө өг гэж чаарднаа. Дундад ертөнцид 20 хүчрхэг бүгж байдаг бөгөөд нэгийг нь Билбо маань авцсан явж байгаа бол нэгийг нь Гандальф зүүдэг байж л дээ. Гандальфын бүгж гэхдээ хүч чадлаас илүү бусдад итгэл найдвар зориг оруулдаг чадвартай бүгж юм байна. Гандальф дуурч чадахгүй байсан болохоор хүчээр бүгжийг авах гээд хурууг нь яг тасдах житэл эльфийн хатан хаан хүч чадалт Галадриэл авахаа яг цагаа болон гарч ирээд Моркийг элэгний нухшгэл бяцалж орхих бөгөөд Гандальфыг аварж явах энэ үед хар хүчний туслахуд болох 9 ороолон гарч ирээд дайрах гэж оролдоход Саруман эльфийн ноён Элмонд нар ирснээр оруулангуудтай ёстой алалцаж гарнаа. Манай хэд алалцаж байх хооронд бор шидтэй ирж Гандальфыг аюулгүй газар руу авч явах бөгөөд Гандальф бүрэн сэргээд шидний таягаа аван одоочуудынхаа араас яран хөдөлдөг. Галадриэл хатагтай өөрийн бүх хүчийг гарган хар хүч болон түүний 9 ороолонг хавьяасан өмнөд хэсгийн Мордор гих хөндий рүү цөлж орхидог. Угаасаа хар хүчийг бүрэн устгах гэдэг нь боломжгүй зүйл тул үүнээс өөрөөр яаж чадсангүй. Дүрсэлэгдэн уур хилэндээ баригдсан Смауг нуурын хот руу довтлон харсан болгоноо шатааж эхлэх үед манай одоочууд бүгд л нуурын хотыхонд санаа зовсон байдалтай зогсож байхад Торн л ганцаараа шал үрзүүл бодож байх шиг. Нуурын хотод үлдсэн манай гурван одоо Таврел энэхэд бардын гэрийнхнийг завин суулган хотоос гарах гэж байх үед хотын дарга туслахтайгаа хамт өөрийнхөө хамаг эд хөрөнгө алт эрдэнэсээ бүгдийг ачсан ард иргэдэд хаяад зүхтах гээд байж идэм да. Хитэг хэрнээс очисон учраас завин живэх гээд байгааг мэдсэн хотын дарга алт эрдэнэсээ биш туслахаа завнаасаа түлхэж унагж байгаа л харагдана. Гэтэл баард шоронгийн цонхоороо ол сунжуулаад хотын даргын хоолойг дүүжилснээр шоронгийн модон алтыг сэтлүүлж чаднаа. Манайхуу өөрийнхөө ном сумыг агсан барилгын дээврүүдийг дагангүйсээр хотын цамхаг дээр гараа харах үед эдний хот яг л там болоо урьжээ. Баард сумаараа Смаугийг хит харавсан ч хүний урманд нөлөөлж байгаа ч юм алга. Аав нь цамхаг дээр луугийн эсрэг тулдаж байгааг харсан баардын том хүү аавынхаа өгсөн нөгөө айхтар сумыг нь аваачиж өгөхөөр завнаасаа гарангүйсээр аавда хар сумыг нь аваачаад өгнө. Гэтэл Смауг цамхгийн оройг албаар сүйтгэх үед баардын хүү уранж өгөх шахсан ч хүүгээ татан гаргаж байхдаа ном сум нь эвдэрснийг мэддэг. Гэхдээ баард бууж өгсөнгүү. Эвдэрсэн нумаа модон баган зон нөгөө ахтар төмөр сумаа хүүгийнхээ мөрөн дээр тавьж байгаад Смауг руу чиглүүлэх үед Смауг баардыг хиламар дормжлон ядуу наймаачин намайг алдаггүй л байхгүй юу гэд томорж байтал цээжний хөндөд нь хайрсгүй нүх байгааг хараад баард ийшээ чиглүүлж байгаад харвж орхидог. Баард үнэхээр мэргийн юм аа. Яг тэр онгорхоо нүх рүү харуулснаар дийлдэшгүй Смауг хэдхэн ормын дотор л зүрхэн зогсож унахдаа хотын даргын дээрээс унчна. Карма гэж юм шүү дээ. Смауг үхийг харсан Торн одоо айх зүйлгүй болж цайз руугаа 50 гихч нь алхаж орж байгаа харагдана. Нуурын хотод байсан одоочууд маань Эребор уул руугаа явхаар бэлдэж байх үед Кили Таврелд сэтгэлээ илчлэн Эребор руу хамт явахыг гуйх үед Леголос хурж ирээд одоо хоёуланд нь хийх зүйл зөндөө байна. Хүмүүс зовд зүдэрч байна шүү дээ. Гэд сануулын инснээр Таврел эндээ үлдэхэр болох ба Кили ээжийнхээ чулууг Таврел дурсгал болгон үлдээгээд заавал уулзнаа гэж амлаад явдаг. Нөгөө хотын даргын туслах Альфред гэдэг дурагч муухын өгтгөн үлгэрээр амьд гарцсан эмэгтэйчүүдийг дээрлэгч санаатай явж байгаад баардад баригднөө. Чи одоо зүгээр хүн шиг амьдраарай гэж хэлээд баард гэр бүлийнхэнтэйгээ уулзсан бөөн баяр болж явах үеэр хүмүүс баардын буйнд лууг дийлж чадсан гээл баардыг магтан шагшралдах үеэр нөгөө Альфред чинь баардад долгоноо л байна. Хүмүүс ч Альфредийг авилгалтай идэгдсэн мөн урагч гээд бараг зодож алдгийн даваан дээр баард одоо зодолдох цаг биш удахгүй өвөл болох нь бидэнд орогнох газар хэрэгтэй. Одоочууд бидэнд алт эрдэнэс амлсан гээд баард хотынхныгоо дагуулan Эребор уулыг зорно. Харин Азог хэдэн зуун мянган цэргүүдэд дагуулсаар дундад ертөнцийн хамгийн аимшигтай дайныг эхлүүлэхэд тун ойрхон ирээд байна. Энэ үед завтаа ирсэн хэдийг Билбо тусжуулзаад Торн цайзад орж ирсэн цагаас хойш бараг юм идэж уухчгүй шөндөө унтахчгүй алт эрдэнэсээ байнга яриад бараг галзуурчаад байна гэж хилэн анхааруулхаа нэрэл Торн эрсөөрчлөгдөн нөгөө дээрээ Аркенстоныг өдөршөнгөө хайлгуулж байна. Билбо Торны энэ үйлдэлд үнэхээр сэтгэл дундуурхан байх бөгөөд энийг хэд баялаг тэр дундаа Аркенстон Торны оюун санааг самууруулж өөрхөн болгоод байгааг ойлгосон Билбо Аркенстоныг аль хэдийн олсон ч Торын дүүх хэсэгтээ эргэлзэж удаан бодож байгаад өөртөө үлдээхээр шийддэг. Баард хүмүүсээ дагуулan Эреборын оролцоо байх хаягдсан хотод шөнийг өнгөрөөхөр болох ба хүмүүс ойрхон ирснийг харсан Торн цайзынхаа эвдэрсэн алхуудыг чулуугаар өргөн бэхэлж эхэлнэ. Энэ үед Кили бүр гайхан та хэрвээ хаан тулсаа буцааж авбал хүмүүс эрдэнэс өгнө гэж амласан штэ. Амлсандаа хүрхгүй мүү? Гэхэд Торн ширхэг зоосч тэдэнд өгөхгүй гэж авч байна. Маргааш өглөөнөө баард Торнтой уулзахаар явах гэтэл эльфийн цэргүүд хэдэн мянгуулаа ирэн тэрэг дүүрэн ногоо, жимс, загас гээд хүнсний нөөц авчирснаар өлсөж цангаж байсан хүмүүс бөөн баяр болдог.
Баард эльфийн хаан талархлаа илэрхийлэхэд Трандвил танаа хүмүүст хоол өгөх гэж ирээгүй. Торнтой уулзаж олон жилийн өмнө өгсөн эрдэнсээ л авах гэж байгаа юм. Өгөхгүй гэвэл дайтанда гэхэд дай алан хятаанд цусны дургу Баард эхлээд Торнтой уулзаад таны эрдэнсийг ч гэсэн асуучаад ирээ. Гэд Эреборын зүг явна. Гэтэл Торн Баардтай уулзангуудаа амлсан эрдэнсээ ч өгөхгүй. Бас эльфүүдийн эрдэнсийг ч өгөхгүй гэж шууд хэлж орхих бөгөөд үнийг сонсон Баард ч Торнд асар их урам нь хугардаг. Энэ үед Билбо тэссэнгүй. Торн дуурлан Торн би чамайг хэлсэндээ үрдэг эр хүн гэж бодсон юмсан. Энэ эрдэнсээс багыг ч гисэн хүмүүст өгөхөд юу унах юм? Бас эльфийн эрдэнсийг буцаагаад өгчөөчтэй. Угаасаа чинийх биш шүү дээ. Ер нь энэ хэд мянган цэргийн эсрэг 13-уулахнаа яаж тэмцэх гээд байгаа? Гэд үннийг нэг амьсгаагаар хэлж өргөдөг. Гэтэл Торн инээснэ. Одоочуудыг бас хэрэггүй л гэж авч байна. Баард эльфийн хан дээр очин Торн эрдэнсийг нь өгөхгүй юм байна. Гэдгийг хэлснээр эльфүүд болон хүмүүс нэг тал болж одоочуудын эсрэг дайн эхлүүлэхээр хоёр талд бэлдэж эхлэх бөгөөд Торн өвөг эцгээсээ уламжлагдсан ирсэн хамгийн батбөг хамгаалтын хантаазыг Билбод бэлгэлжээ. Одоочуудын цайз руу орох гүүрнүүдийг эвдлэн орох гарцуудыг бүгдийг бүгэлж эхлэх үед хүмүүс хамаг зэр зэвсэг нумсамаа бэлдэн одоочуудын цайз руу орж өөрсдийнхөө хувийг авахар шийдсэн байлаа. Өдөржин шүнжин энэ хэд бүгдээрээ л Аркистоныг хайсан ч олж чадахгүй байгаад бухимдсан Торн Аркистоныг нуусан хэнийг ч бай олоод ална гэж сөрдүүлж эхлэх бөгөөд Билботой тусдаа уулзснаа. Манай эдийн нэг нь Аркистоныг олцоод нуугаад авах шиг байна. С ิจ гтэй юм харагдвал надад хэлээрэй гэж захиж байгаагаас харахад энэ Торнч бүр хүнээ байж ах шиг байна уу. Энэ үед Леголос Таврел хоёр оркуудын бааз дээр очин тандж байхдаа Леголосын ээж олон жилийн өмнө яг энд оркуудад алуулж байсныг дурсах бөгөөд тэр цаг үеэс эхэлж Леголос юунаас илүү оркуудыг үзэн яддаг болжээ. Гэтэл удалгүй аврах том сарсан багбаханууд нисэлдэж нөгөө блог гэд оркч нь хэдэн мянган сэргээ дагуулсаар хөдөлгөөийг харсан байна. Хоёр Эребор руу буцан нөгөө үедээ анхааруулахаар ярвчилдаг. Ер нь бол Азогийн дагуулж яваа арим бас блогийн арим гэд хоёр тусдаа оркуудын арим дайнд орох гэж байна гэсэн үг. Гандальф ашгүй дай эхлэхээс өмнө Эреборын ойролцоо ирэн эльфийн хаан болон Баардтай уулзан хар хүчин удахгүй сэргэж оркуудын арим ойртож байгааг анхааруулад хоорондоо дайдахын оронд хэл яриагаараа ойлголцсон оркуудын эсрэг хамтдаа тэмцэхийг сануулхад эльфийн хаан бодлоо өөрчлөх шинжгүй. Харин тэр өрөө Билбо одоочуудын цайзаас Сэмэрхэн гараад эльфийн хаантай уулзахаар хүрээд ирд юм да. Гандальфыг харсандаа бөөн баяр болсон Билбо Карманасаа Торныг хүсээд байсан Аркистоныг гарган тэдэнд өгөөд дайн тулаан хийхгүй байхыг хүсээд энэ чулууг ашиглан Торнтой хил амаараа тохиролцоорой гэж захиад буцах гэтэл Гандальф чи одоо Эребор руу яваад хэрэггүй. Торн чамайг ингэснийг мэдвэл шууд л алж орхих байх гэж хэлсэн чи Билбо цайз руу буцаал явлаа. Маргааш өглөө нь одоочуудын цайзын өмнө хэдэн мянган хүмүүсийн арим болон эльфийн эрэлхэг зэргүүд тулж ирсэн байх бөгөөд Баард Ингрээсийн Аркистоныг гарган харуулж амлсандаа өрхийг шаардахад Торн наад чинь манай Аркистон биш байна. Та нар хулигчлуугаар намайг хуурах гэлээ. Энтергээд өвчгнүүд эхлэхэд Билбо Аркистоныг олж тэдэнд өгснээ хэлээд Торн Эреборт ирсэн цагаас эхлэн хувирж өөрчлөгдсөнийг шүүмжлэн миний мэдх Торн хизээж ганцхан чулуунаас болж дайн өдөөх хүн биш гэд юм ойлгуулах санаатай хэлтэл Торны хамаг уурс авсан. Чимүү хулгайч надаас урвлаа. Энтергээд Билбог хан дагуулад шид гэж нөгөө эдгээ тушаахад нөгөө эдээс хинч хөдлөхгүй. Тэгэхээр нөөрөө Билбог шидгээ дайрах үед манай одоочууд Торнтой зууралдан болиулахыг хичээж байх үеэр Гандальф гарч ирээд Торныг хэрвээ эр хүн юм бол амлсандаа хурж хүмүүст эрдэнсээсээ хуваалц. Бас эльфүүдийн эрдэнсийг ч гисэн буцааж өг гэж хатуухан зэмлэхэд яалтчгүй Гандальфыг хүндэлдэг болохоор урдаас нь юм хэлж чадсангүй. Торн сатаарсныг ашиглан одоочууд маань Билбог цайзаас холдуулан аюулгүй газар нуугдаж бай гэж захилаа. Баард Торнд хандан Аркистоныг ч буцааж өгье. Харин чи амсандаа хүрээрээ болж гин үү? Гэд сүүлийн удаа асуутал Торн нилээн бодж л байх шиг байна. Гэтэл энэ үеэр Торны үеэл дайн гих үс сахландаа баригдсан одоо цэргүүдэд дагуулan сүргүжээ харуулсаар гараад ирдэг. Энэ хэд эндээс нилээн зайтай байх төмрийн тосгоны одоочууд бөгөөд Торны үсэлтээр энд ирцгээжээ. Торн ч үеэлийнхээ зэргүүдийг хараад Аркистоно хүчээр авахар шийдэн дай эхэлснийг албан ёсоор зарладаг. Гандальф хөрхийн энэ хэдэд оркууд ирэх гэж байхад хоорондоо балаараа дайтаад байх юм гэж зөндөө хэлж ойлгуулах гэсэн ч сонсох амтай алгав. За ингээд төмрийн тосгоны одоочууд эльфүүд рүү дайрснаар таван армийн тулаан эхэлнэ. Одоочууд эльфүүд хоёр хоорондоо эд алгацж эхэлжээтэл газар өдлөг шиг жижигхэн мэдрэгдэн уулын гүнээс асар том Монголын олгоо орхоо шиг амьтад гарч ирснээр асар том нүхнүүд үүсгэд тэр нүхээр нь Азогийн хэдэн зуун мянган цэргүүд гүйлдээл гараад ирнэ. Өөрсдөөс нь хэд дахин олон оркуудыг харсан эльфүүд хүмүүс одоочуудын арим нэг тал болон тултахаас өөр арга байсангүй. Азогийн зарим оркууд хүмүүсийн түр хорогдож буй хотыг чиглэн тэдний хөнөөхөөр явах хамаг ирчүүдийн даваад ирсэн болохоор хотод зөвхөн хөгшчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд л байгаа болохоор Баард өөрийнхөө хүмүүсийг татан хот руу яарвчлаа.
Эльфийн хаан хүртэл дайнд орон оркуудтай эд алдж байх бол төмрийн одоочуудын хаан дайн алхаа барьсан оркуудыг хэдэн зугаар нь хядаж байсан ч хит олуулаа болохоор яалтчгүй зутарч эхэлж илаа. Ядж байгаад энэ оркууд ч баахан троллууд аваад ирсэн. Нөгөө дээрээ хүмүүсийн хотыг чиглэн том чулуун нүүлгэж байгаа харагдана. Хүмүүсийн хотод оркууд орж ирснээр тэнд бөөн алаан хидаан болж эхлэхэд баард цэргүүдэд дагуулan амжиж ирснээр дуракуудтай нэгийгээ үзчихлээ. Баардын том хүү дүүнрээ хамгаалan оркуудтай тулалдаж байх үед нэг тролл тэднийг хараад яг алах гэж дарих үеэр ашгүй баард троллыг зогсоох ба хүүхдүүдтэй хандан хотын хөгшөд эмэгтэйчүүдийг дагуулад сүмийн байшинд нуугдж бай гэж захиад өөрөө явнаа. Гэтэл нөгөө муу Альфред ч настаачуудыг түлхээд хамгийн түрүүнд орж нуугдж байгаа юм да. Эраборын хүндийд болж буй тулаан үргэлжилсээр Гандальф, Билбо хоёр хүртэл сэлмэ гаргацсан оркуудтай алдсаж байх ба торны үеэл дайн Гвен Торн ч одоо яагаад гарч ирж туслахгүй байна гээл гайхаастай. Оркууд дуусах шинжгүй. Улам нэмэгцээр байх бөгөөд хүмүүс, эльфүүд, одоочуудын арим ухарч хэлж илаа. Энэ үед манай одоочууд цайз дотор ярилцсанаа. Бидний хамаатан саднууд гадаа оркуудтай алдсаж яхад бид энд амиа удаад сууж байх ч гэж. Бид чинь дайчид биш үлээ. Биелав ингэж сууж чадахгүй. Гээд нэг нь тоорн дээр очин гарч тулалдахыг хүссэн ч тоорн зөрүүдлэн энэ дайм бол бидний дайм биш. Эрдэнэсээ манад сууж байх минь гээд гарах шинжгүй. Гэхдээ тоорн удалгүй лууг чивүүлсэн техэм руугаа орон алхаж байх үедээ бусад одоочуудынх нь хэлж байсан зүйл хамтдаа үзэж туулсан юма бодох ба Смауг шалан доогуур нь үзэгдэж удалгүй хамаг алтхайлан өөрөө алтандаа живж өгч байна гэж хин юм харах ба одоолныг буцаад хэвэндээ орж байгаа болтой хааны тэтмээ аваад шидэж байгаа харагдана. Тоорн дайны өмсгөлөө өмсөн гарч ирээд нөгөө өдөөсөө уучлалтгүйн доошоо буугаад оркуудыг хядаж эхэлнэ. Ур чадвараас гадна зэр зэвсэг нь хүртэл оркуудад хүн зөхөлт өгч ив. Хотын бүсгүүчүүд нуугдахгүйгээр гарч тулалдаж нөхөр үр хүүхдүүдэд туслая гэж ярилцах үеэр Альфред бүр эмэгтэй хүний хувцс өмсцэн би гарахгүй гэсээр л үлдчихээн. Ёстой хүүгийн мөн овш шүү. Торын үеэлтэйгээ минь мэдсэн болоод Азогийг олж өнөөхөөр Кили Били хоёрыг дагуулад давхинаа. Азогийн байгаад самхаг руу явах замдаа манайхид хэдэн зуун оркуудыг толгой төрөггүй тастан аяхыг харсан Азог троллуудыг явуулсан ч нэмэр байсангүй. Манайхид бүгдний намнаа явжитал баахан чонны сүрэг хөөж өглөх үеэр одоочуудын маань хамгийн настай нь ганцаараа үлдэж чоннуудыг аргалахаар болдог. Legolas Tauriel хоёр энэ үеэр ирж таарах ба оркуудын хоёр дахь харим ирж байгааг хэлэхэд Gandalf оркууд занг тавьж байгаад манай одоочуудыг хөнөөг төлөвлөгөөтэй байгааг гадарлнаа. Кили занганд орох гэж байгааг сонссон Tauriel бодож санахымгүй араас нь явдаг. Торн Азогийг алах гэж очтол Азог байсангүй. Харин баахан гоблинууд гарч ирэн дайрах үеэр Торн гоблинуудтай алдсан үлдээд Кили Били хоёрыг Азогийг олоодох гэд үргэлдээд явуулна. Эльфийн хаан маань маш олон цэргүүдэд алдснаа хараад цочирдон тэр дороо цэргүүдээ аван буцах гэтэл Гандальф өөрсдөө хамт тулалдан үлдэхийг гуйсан ч тоосонгүй. Явах гэж оролдоход Трандуэл эзэн аныхаа өдөөс нумсамаа далан бусадаа туслахгүй амиа буцсан занг нь буруу шахах үед эзэн хаан урлан яг Таурелийг алах гэж байтал хүн гарч ирээд хайртай бүсгүйгээ хамгаалах үед аав нь хүүгийнхээ өмнө юу ч хийж чадсангүй. Билбо оркууд занг тавьсан талаар Торн хэлэхээр үл үзэгдэгч бөгжөө зүүн дайн дундуур гүсээр Торн дээр амжиж ирэх ба Таурелч мөн адил Килийг занганд орохоос хамгаалахаар ирсэн боловч тэд хитрхи оройджээ. Азог биелийг барьж аваад Торны нүдэн дээр амийг нь хөнөөх үед ахыгаа алуулахыг харсан Кили өөрөө барьдэлсэнгүү. Оркууд руу дайрн тулалдаж эхлэх үед Торн ч Азогийг олж алахаар дээш гүн гараад Азогтой нэг эсрэг нэг тулаан ээж эхэлнэ. Оркуудын хоёр дахь армийг дагуулсаар блог гарч ирэх үеэр эртээдээс хойш блогийг нухахын хүслэн болж байсан Legolas сарсан багвахнуудын нэгэнд зүгд ниссээр замдаа хичнээн ч оркийг нухаад байгаа мэдгүй блогийн байгаа цамхаг дээр үсрээл буулаа. Таврилч мөн адил хайртай залуу оркуудтай алдсаж байгааг хараад тусалах санаатай цамхаг өгöd матсан бас л өчнөө оркуудыг хөнөөж байхад нөгөө талд Торын Азогтой овоо үзэлцэж байтал оркийн цэргүүд гарч ирээд гайвуулаад эхэлнэ. Үнийг харсан Legolas ч Торн туслан овоо эдэн оркуудыг харун алах үеэр нөгөө блогч нь Таврелтэй таарчдаг байгаа. Legolasтэй ан ман үздэг блогийг манай бүсгүй үнэхээр барсангүй. Алуулгийн даваан дээр Таврелийн хашгирахыг сонссон Кили гарч ирэн блогтой тулалдаж эхэлнэ. Гэсэн ч блогийг барсангүй. Таврелийн нүдэн дээр зэрлэгээр алуулж өрхдөг. Ингээд киноны маань гол дөрүүдийн нэг Кили хайртай бүсгүйгээ сүүлийн удаа харан нүдэн хорвоог өрхдөг. Торн Килиг үгээр хизээж Эреборт ирч чадахгүй байсан ба Торн буруу зүйл ярьж эхлэхэд Кили л хамгийн ихэнд түүний өдөөс дуурч байсан маш ирлхэг залуу байсандаа хөөрхий. Хайртай залууг нь асан дуурсан Таврел дийлэхгүй бол хамт аваад үхнэ гэж шийдсэн уяасан блогийг түлхээд хавцал руу унж байгаа харагдах. Газар унсан Таврелийг блог алах гэж байгааг Legolas хараад харух гэсэн ч нумсан нь дуусчиж. Тэгэхэр нь Дорн байх троллын дээрээс буугаад троллыг өдөрдөн цамхагийг нураалгаснаар Таврелийн байгаа хавцал руу очих гүүртэй болоод тлоо.
Legolas хамаг хурдаараа гүн очих үед Legolas-ыг харсан блогч урдаас нь гүн ирээд мань хоёр part 2 дээр дуусгаж чадаагүй тулаанаа үргэлжлүүлж эхэлдэг. Мань хоёр ядж байгаад нурсан цамхаг дээр үзэлцэж байгаа болохоор энэ нь нурж унчих гээд их л төгшүүртэй байдаг. Энэ үед Торын оркуудаа алдсаар мөсөн авцлын ирмэг дээр ирсэн ч түүнд өөрийгөө хамгаалах зэвсэг үлдсэнгүй. Яг давар нь Legolas байсан болохоор өөрийнхөө сэлмээр мань оркийг алснаар Торын Legolas-ийн эльф сэлмээр өөрийгөө зэвсгэллээ. Part 1 дээр Торын Legolas-ийн амийг аварч байсны хариуч юм шиг. Блог Legolas-ийн араас гиндүүлэн дарах гэсэн ч Legolas жижигхэн утгаараа сурмгаа гихчин дайрсан ч энэ нь блогт сүртэй нөлөөсөнгүй. Legolas-ыг аваа шитгэхэд манай хүн нурж буй чулуунууд дээр гიშгсээр байгаад гарч ирснэ. Өөрийнх нь сэлмээр өөрийг нь хороож орхлоо. За тэгээд амьгүй болсон блогийн бие чулуунд самхагтайгаа хамт нуруу унах ба одоо Азог л үлдлээ. Торнж оркуудыг нэг нэгээр нь нухсаар угаад ашгүй нэг Азогтой 50 тулалдах цаг ирсэн байсан ч оркуудын хэдэн мянган цэрэг толгодыг даван ирж байгаа дүрс гарах ба Азог муухай нэмсгэлж байгаа нь Торны зэвг хүргэж байлаа. Ингээд энэ хоёрын тулаан эхлэх ба Азог нэг гартаа сэлэм нөгөө гартаа асар том туухаагаар зэвсгэлэн дайрах ба Торын дайралтуудаас нь болтож байсан ч хөлдсөн мэс хагарснаар тэр хоёр мөсөн дээр тулдаж эхэлнэ. Энэ үед Эреборын хүндэд болж буй тулаанд борч хідэн аврах бүрэгдүүд болон part 2 дээр гарсан баавга хүнийг дагуулсан ирснээр манай талд асар их хүч нэмэгдэж байлаа. Үүнийг харсан Азог түр анхаарал нь сарнихыг ашиглан Торын түүний туухааг нь шидснээр Азогийг хүүтэн голд живүүлж орхидог. Мөсөн доогуур Азогийн бие хөвж байсан ч тэр үхээгүй бололтой. Торны хөл рүү сэлмээрээ зоон буцаад мөс цөмлөн гарч ирээд Торны цээжинд сэлмээ зоох гэж оролдоход Торын хамгаалж байсан ч үнэхээр дийлсэнгүй зоолгуулж орхино. Гэхдээ энэ боломжийг ашиглан Азогийн зүрхэнд зөрүүлэн сэлмээрээ зоох ба ингэснээр Торын Азогоос өвөөгийнхөө өшөөг авч чадсан ч түүний шарах хэтэрхийн үнд байсан тул амьсгаа урааж байх үеэр Билбо түүн дээр ирэн сүүлийн үгийг нь сонсдог. Энэ хүртэл өөрийнх нь талд байсанд баярлснаа илэрхийлэн гэртээ арайд урт удаан наслаарай гэж хэлээд амьсгал хураах ба нөгөө талд таврал харт залуугийнхаа хөрсөн биеийг тэврэн уйлсаар. Энэ үйл явдлаас хойш удалгүй дайнд үргэцэн баатруудад зориулан гашуудал зарлах ба Торныг оршуулахдаа Аркенстоныг ч мөн хамт болж буун ирээдүйд дахин Аркенстоны төлөө дай эхлэхгүй тулд шүү дээ. Билбо маань одоо ч удаа салах ёсыгээд Гандальфын хамтаар гэрлүүгээ буцсан явдаг. Манай хоёр замдаа саяны болсон бүх зүйлсийг эргцүүлэн ярьсаар Билбогийн амьдардаг хүндид ирэн зам салах болоход Гандальф Билбогийн бүгжний талаар асуухад Билбо Обидайнвэр бүгжээ алдцаан гэж хэлэхэд Билбог худлаа ярьж байгааг шиддэг хүн юм хон мэдсэн ч инээгээл яваад өглөө. Билбо гэрлүүгээ ирэх үед тентхийн обитууд гэрийн тавилгуудыг зөөцсөн явж идэг байгаа. Тэгсэн Билбог үгсэн гэж бодоод хамаг тавилгуудыг нь дуудлага худалдаагаар зарж исэн байдیں۔ Манай хүн ч гэрээгээ багталтай нарахгүй харуулan Эреборт дайнд яваад ирснэ хэлэхэд тентхийн обитууд бүр ам ангаано. Гэрлүүгээ яваад ортол нэг л хоосон. Манай хүн баг шууд л одоочуудтай хамт байсан үеэ дурсаад эхлэх шиг. Билбогийн хувьд одоочуудтай хамт явсан энэ их адал явдал түүнд олон зүйлийг ухааруулж амьдралын хорон мөч бүрийг хайрлах ёстойг ойлгуулжээ. Манай хүн Карманасаа нөгөө бүгжөө гаргаж ирж нэг харчаад далд хийж байх ба дүрсэлэгдэн 60 жилийн дараа Билбо маань хөгшөрч 111 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр бэлдэж байдаг. Хаалга тогших үед Гандальф ирснийг мэдсэн Билбо бөөн баяр хөөр болон хаалгаа нээж байгаагаар Хоббит цуврал маань инхүү төгснө. За тэгээд Толкины 1937 онд бичсэн Хоббит зохиолоос сэтвлэн бүтээсэн энэ киног хэрвээ үзээгүй байх юм бол заавал үзээрэй гэж зөвлөе. Яг нэг анги нь энгийн киноноос арай жоохон урт ч гэсэн үнэхээр их адал явдал өрнөл ихтэй гайхамшигтай дэлгэцийн бүтээл болсон. За тэгээд дараагийн кино товчлоороо уулзтлаа. Түр баяртай guys.